Өдрийн мэд төргий чухал анализын дотоод зах зээлийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдөр 10 сарын 14 буюу 10 сар дундаа орсон Монголын арилжааны банкуд 3 дугаар улирлын санхүүгийн тайлангаа танилцуулаад эхэлсэн. За одоогийн байдлаар бол өнгөрсөн лонгт Голомт банк, Богд банк тайлангаа танилцуулсан. За тэгэхээр хэдүүлээ өнөөдрийн сэдвүүдээр Голомт банкны хувьцааны талаар ярилцсан. За мэдээж өмнөхдөд уламжлалт дагуу Голомтын хувьцааг хөрөнгө оруулалт тохиромжтой юм гэсэн дүгнэлтэнд хүрнэ. За нэг талдаа бол хувьцааны ханшин хэр зэрэг арилжаалагдаг, хэр зэрэг сүүлийн хугацаанд савлсан, нөгөө талдаа бол чухал үзүүлэлт болох тухайн компани хэр зэрэг ногдлол шиг өгдөг, ногдлолтын харьцаа үзүүлэлт бодлого нь хэр байдаг талаар. За дараагийн слайдуудаар бол компани санхүүгийн тайлан дээрх яг голлох үзүүлэлтүүдийг нь хэдүүл яг хөрөнгө оруулалтын зүгээс хараад ярилцаад явна гэсэн үг. За ингээд шууд эхэлцгээе. За эхний слайд дээр бол би компани IPO хийснээс хойш өнөөдрийг хүртэлх компани хувьцааны ханшиг шар зураасан графаар илэрхийлсэн байна. Босоо цагаан графууд бол тухайн хувьцааны арилжааны идэх хэмжээг нь илэрхийлсэн байна. За ингээд дээрсээ хараад үзвэл хөрөнгөний бирж дээр тухайн хувьцаа Голомт тикерээр арилжаалагдж байна. За зах зээлийн үнэлгээ бол өнөөдрийн байдлаар 877 тэрбум буюу 0.8 их 80. Мэдээж зах зээлийн үнэлгээгээр тэргүүлэгчний игнэд байгаа топ 5 дотроо. За үргэлжлүүлээд өдрийн дундаж арилжааг нь за энэ цөөн хэдэн өдөр хийгдсэн арилжааны томоохон арилжаануудыг нөгөө талаа багцын том арилжаануудыг хасаад яг суурийн нөлөөг хасны дараахаар буюу яг ритейл жижиглэнгийн хөрөнгө оруулалт өдөр тутам хийгдэг арилжаанууд өдрийн дунджаар нийт хугацаанд 33 сая буюу харьцангуй арилжааны идэх өндөртэй хувьцаа гэж ойлгож болох нэ. За өнөөдрийн байдлаар бол хувьцааны 1084 дээр хаагдсан байна. За анх IPO хийхдээ 22 оны 11 сард ийсэн буюу яг 2 жил болж байна. За тухайн үед бол олон нийт санд болсон нь бол 1285 байгаа. За тэгэхээр хэдlээ хувьцааны ханшийн савлгааг нь график дээр хараад үзвэл за IPO хийсэн 1285-аас харагдаад за түүнээс хойш харамсалтай нь хувьцааны шил тасралтгүй унсан. За энэ дээр уналт үзүүлсэн харагдаж байна. За энэ дээр эргээд өссөн шалтгаан бол бид бүхэн мэдж байгаа. 2022 оны 3 сард компани нэг ч хувьцаанд 50 төгрөгийн ногдол шиг зарласан байгаа. Тэгэхээр ер нь голомт гэлтгүй сүүлийн үеийн дотоодын хувьцаанууд дээр ногдол шиг яг зарлах үед одоо богино хугацааны арилжааны шинжтэй хөрөнгө оруулагч нар яг ногдолчгийн бүртгэлийн өдөр нь багтах зорилготойгоор богино хугацаанд мөнгө урсаад буцаад гадагшилдаг тийм хөдөлгөөн спекуляц хөдөлгөөн харагддаг болсон байгаа. Тэгэхээр энэ бол голомт дээр айгүй тод харагч. За ингээд хараад ногдол шиг зарлалаа. За арилжаачид орж ирсэн бүртгэлийн өдөр нь багтаад 1139 хүртэл өнгөлчихөж байгаа. За түүний дараагаар бол ногдол шиг бүртгэлийн өдөр нь багтаад арилжаач гараа авчиж байгаа. За тэгсний дагуу хувьцааны шууд унсаар багаад 23 оны 100 намар болонгод үндсэндээ 812 буюу бүх цаг үеийн доод ханшин дээр ирсэн гэж хэлж болно. За үүний дараагаар бол компани 20 одоо энэ оны 3 сард мөн л адил ногдол шиг зарласан. За энэ бол мэдээж яг өндөр байсан. Нэг ч хувьцаанд 90 төгрөгийн ногдол шиг зарласан байгаа. За мэдээж компани санхүүгийн гүйцэтгэлээс сайн тайлан гаргасан байгаа. За үүнтэй холбоотойгоор хувьцаанаш энэ дээр өсөөд эргээд бүртгэлийн өдөр дууснаа дараа хувьцаа унсан байдалтай харагдж байна. За энэ дээр байгаа огцон өсөлт бол бид бүхэн мэдж байгаа. Энэ оны нэгдүгээр хагас бол Голомт банк үндсэндээ бусад арилжааны банкуудтай харьцуулахад бол ашигтай ажиллагаа санхүүгийн гүйцэтгэлүүдээр үндсэндээ супер үзүүлэлтийг үзүүлсэн байгаа. За хоёрдугаар хагас гэхэд компани цэвэр ашигын хэмжээ өмнөх жилдээ харьцуулахад 3.5 дахин өсч гисэн. Гайхамшигт үзүүлэлт үзүүлсэн. За энэ бол мэдээж эрг мэдээ байсан. За хөрөнгө оруулалтаар үнэтэй холбоотой хэмжээгээр орж ид 1190 хүртэл буцаад IPO ханшууга нэлээд ойрцсон харагдж байна. За үүнээс хойш бага зэрэг усаа одоогийн байдлаар 1084 орчимд хувьцааны арилжаа хийгдээд арилжаалагч байна. За ханш бол нэг юмрхүү. За нөгөө талдаа хөрөнгө оруулалтын зүгээс яг хамгийн чухал үзүүлэлт ялангуяа банкны хувьцаа, болийн хувьцаа авч байгаа хүнд бол ногдол шиг бол чухал үзүүлэлт байдаг. Тэгэхээр компани ногдол шиг би бол энэ дээр яг нээлттэй хувьцаат компани болсны дараагаар буюу сүүлийн 2 жилээр ногдол шиг түүхийг нь тавьсан байна. За цагаан графикт бол компанийн тухайн жилийн цэвэр ашиг, за саарл график дээр бол тараас нь ногдол шиг нийт хэмжээ нь харагдж байна. За шар зураас бол одоо payout ratio буюу компани нэг төгрөгийн цэвэр ашигаас хэдэн төгрөгийн ногдол ашиг өгсөн бэ гэдэг хувь нь харагдж байна. За ингээд бодлогын хэдлээ хараад үзвэл Голомт банкны ногдол ашигын бодлого бол харьцангуй тодорхой. Буюу компани юусэндээ тухайн жилд олж байгаа цэвэр ашигынхаа талыг нь ирээдүйн бизнесээ томруулахад бизнесийн санхүүжилтэд зарцуулна. Үлдсэн тал орчим хувийг нь болохоор компани эзэд буюу хувьцаа эзэмшигтэй шууд өгүүлж байдлаар ногдол шиг байдлаар тараана гэдэг IPO дээр танилцуулсан байгаа. Гэхдээ яг тодорхой хувийг бол нарийн бол хэлээгүй байгаа. За мэдээж хаан банктай адилхан ер нь банкуд бол жилд хас банкнаас бус нь бол жилд нэг удаа санхүүгийн тайланд бүтэн жилээсээ одоо дараа жилийнх нь хавар ногдлшгүй төлөө явж байгаа Голомт банк ч гэж байна. За хуваарлтын харьцаа бол сүүлийн 2 жил дээр харахад ер нь бол 35% харьцангуй жиг тарагж байна. За одоо хэлээ энэ оны санхүүгийн тайлан жил дуусаад 19 сарын 31-нд дууслаа. За компани цэвэр ашгийг би сөргөөр хараад таамагласан. За одоогийн байдлаар 3 дахь улирлын байдлаар Голомт банкны цэвэр ашиг 348 тэрбум төрчихсөн. За энэ он дуусахад 390 тэрбум буюу нэлээд сөргөөр хараад ердөө 40 тэрбум улирлаар нэмэгдэнэ гэж үзээд ногдлчийг нь таамаглаад үзье. За эх оны хавар бол ногдлчгийн үлээлт хэрвээ компани
яг өнгөрсөн жилүүчгээ цэвэр ашигынхаа 35%-ийг ногдол шиг байдлаар тараавал та нэг хувьцаанд 168 төгрөгийн ногдол авахаар хүлээгж байна. За энэ ногдол одоогийн 1084 гэдэг хувьцааны ашигтай голдож авсан тохиолдолд ногдолчийн өгөөж нь бол нэг 15 орчим хувьтай. За энэ бол мэдээж маш өндөр үзүүлэлт. За нөгөө талдаа би энэ оны хүлээлтийг хуваарлтын үеийг 40 өгөөж тавьсан байгаа. За энэ ямар ч гэхээр компани 2 жилийн өмнө IPO хийж байхдаа энэ оны ногдолчийн төсөөлөлөө 40% дээр тавьсан байсан. За 25, 26 онд бол ногдолчгаа 50% дээр төсөөлөлт таамаг тавьсан байсан. Тэгэхээр хэрвээ IPO төлөвлөгөө дагуу 40% дээр ногдолчийг тараасан тохиолдолд за мэдээж авах хэмжээ бол бүрийн нэмэгдээ явчихна. Буюу нэг ч хувьцаанд та 192 төгрөгийн ногдол аших боломжтой байх нь. За энэ одоогийн ашаараар бол 17%. За банкны хадгаламж өөрөө жинхэнэ дунд чинь нэг 13.5 14% хүүтэй байгаа. Гэтэл та компани ногдол ашихаас үндсэндээ 15-аас 17% гэдэг бол маш өндөр үзүүлэлт байгаа. За Монголын өргөн бирж дээр бол 5 Хаан банк, Апокс ногдлын өгөөж өндөртэй хувьцаанууд байгаа. За Голомт банк бол үнэтэй адил ногдлын өгөөж дивиденд ил өндөртэй хувьцаануудын нэг яг аргагүй мөн байх нэ. Хамгийн гол нь одоогийн ашиг нь бол харьцангуй хямд үнэлж байгаа гэж ойлгож болох нэ. За тэгэхээр компани ногдол шиг хувьцааны ашиг нэг иймэрхүү. За эдлээ одоо яг тухайн компани 3 дугаар улирлын тайлан за мөн сүүлийн 1 жилийн санхүүгийн гүйцэтгэл баланс тайлан руу нэрлээ орцгоё. За эхлээд санхүүгийн балансын тайлын ярина. За би энэ дэр зээлийн багцыг нь нөгөө талдаа санхүүгийн балансын байдлыг нь харуулсан байна. За эдлээ зээлийн багцаас эхэллээ. За бид нар мэдж байгаа банкны бизнес модель бол маш энгийн. Банк ерөөсөө хүмүүсээс байгууллагаас харилцах хадгаламж буюу их усрыг татдаг. За үүнийг өөрийн нэрийн өмнөөс бусдад зээл болгож гаргадаг байна. За мэдээж төлөх хүү авах хүү хоёрын зөрүүгээр банкны хүүний цэвэр ашиг буюу одоо ашгаа гол олдог суг нь хүүний зөрүүний ашиг байгаа. Хүүний цэвэр болох байгаад. За тэгэхээр банкн дээр хамгийн чухал үзүүлэлтийн нэг бол яалчгүй тухайн компани зээлийн багц нь байдаг. Тэр компани хэр зэрэг их усрыг нэмэгдүүлж байгаа. Нөгөө талдаа зээлийн багцаа хэр зэрэг нэмэгдүүлж байгаа. За зээлийн багц бол мэдээж нэмэгдэж болно. Энэ хэр зэрэг чанартай актив, хэр зэрэг чанартай зээл вэ гэдгийг бид нар чанаргүй зээлийн харьцаагаар хардаг. Тэгэхээр би энэ үзүүлэлтийг граф дээр тусгасан байна. За ингээд сүүлийн 1 жилийн хугацаагаар буюу сүүлийн 4 улирлыг би босоо цагаан график дээр Голомт банкны нийт зээлийг нь гаргасан байна. За энэ оны 3 дугаар улирлын байдлаар бол Голомт банкны нийт зээлийн хэмжээ 7.1 их 80-д хүрчихсэн. Буюу одоо нийт банкны салбар 12 банкныхаа 5.1 20%-ийг нь дангаар бүрдүүлж байгаа буюу нэлээд эзлэх өндөртэй болсон. За зээлийн багцын өсөлтийг нь хараад үзвэл график дээр нэлээд өсөлттэй харагдаж байна. За өмнөх жилийн мөн үе буюу 23 оны 3 дугаар улиртай харьцуулахад Голомт банкны зээлийн багцын хэмжээ 64%-аар буюу үндсэндээ супер өсөлтийг үзүүлсэн харагдаж байна. За өмнөх үлрэлтэй харьцуулахад харьцангуй органик буюу 8%-аар нийт зээлийн багцаа Голомт банк өсгөж чаджээ. За түрүүлсэн дагуу Голомт банкны ер нь банкуудын зээлийн багц нэмэгдэж болно. Тэр зээл чинь хэр зэрэг чанартай вэ гэдгийг энэ дээр харуулж байна. Тэгэхээр ер нь арилжааны банкуудын хамгийн одоо баг оптимал хамгийн зөв бэст төлбөр нь баг ийм график гэж хэлж болно л доо. Яа тэгвэл нэг тал банкны актив зээлийн багцаар тогтмол нэмэгч байна. За нөгөө талдаа чанаргүй зээлийн буюу энэ олгосон зээлийн чанар харьцааг харагч. За энэ бол чанаргүй зээлийн харьцаа тогтмол буус үзүүлэлт харагч байна. Өнгөрсөн жилийн үедээ 6% байсан. За өнөөдрийн байдлаар бол чанаргүй зээлийн харьцаа 3%. За нийт банкны салбарын дундч бол яг одоогийн байдлаар 4.5% байгаа. Тэр салбарын дунджаасаа 2% доогуур Голомт банкны чанаргүй зээлийн харьцаа маш бага байна гэсэн. Хас банк үүний дараа байх. За чанаргүй зээлийг харуул 6-аас 3 буюу 50% буусаар гэж байна. За салбарын NPL нь 5%. За нийт зээлийнхаа бол 20% эзэлдэг байх тийм. Тэгэхээр арилжааны банкуд бусдын харилцах хадгаламжийг өөрийн нэрмээс зээл олгож байгаа учраас хэрвээ тэр зээл нь чанаргүйтэд эргэж ирэхгүй тохиолдолд хүний мөнгийг зээлсэн учраас тэр эрсдлийг заавал cover хийх хаах хэрэгтэй болдог. За ийм учраас чанаргүй зээл нэмэгдсэн тохиолдолд банк өөрийнхөө дотоод нөөцөөсөө зээлийн эрсдлийг сангаж тусгай сан үүсгэдэг. Үндсээ тэр чанаргүй зээлийг хаахын тулд. За тэгэхээр энэ сан үүсгэж байгаа гэдэг маань компани нөгөө талын орлогын тайлан дээрээс зардлуудыг ямагт гаргаж идэг. Тэгэхээр олон улсч төр Монголч төр арилжааны банкуудын ашигтай ажиллагааг хамгийн импакттай хамгийн сөрөг үзүүлэлт бол чанаргүй зээл болон түүний эрслээ сан зарцуулсан зардлын хэмжээ ашигтай ажиллагааг маш ихээр бууруулдаг байгаа. Тэгэхээр Голомтын энэ жилийн өнгөрсөн жилийн супер ашиг үзүүлэлт бол ерөөсөө активын чанар ийм сайн байгаа, активын чанарыг сайжруулалттай холбоотой юм аа. Ерөнхийдөө бол энэ банкны хувьд бол за 2020 он ковидоос хойш бол за IPO хийх бэлтгэл мөн олон улс дээрээс сая татсан нэг их найдын санхүүжтэй холбоотойгоор ерөнхийдөө активын чанарыг сайжруулах дунд урт хугацааны стратеги боловсруулсан байдаг. Тэгэхээр тухайн стратеги маань нэлээд үр дүнтэй хэрэгжсэн байна гэдгийг л чанаргүй зээл дээрээс харж болох нэ. За энэ мэдээж нөгөө талаа үр дүндээ компани ашигтай ажиллагааг нэмэгдүүлсэн байх нэ. За дараагийн слайд дээр хэлээ ашигтай ажиллагааг 2 слайдаар харнаа. За нөгөө талаа зээлийн багцаас гадна нийт одоо компани санхүү байдал буюу балансын байдлыг энэ талаар хэлээ хараад үзье. За би энэ дээр системийн топ буюу нөлөө бүхий 5 банкны голлох үзүүлэлтийг тавьсан байна. За цагаан график дээр бол нийт банкны хөрөнгө буюу нийт активын хэмжээг илэрхийлж байна.
За нэгдүгээрт бол мэдээж яалчгүй хаан банк байгаа. За шар зураас дээр бол салбарт эзэлж байгаа зах зээлд эзлэх хувийг нээлж байгаа. За бусад банкуд бол одоогийн байдлаар 3 дахь улирлын тайлангаа танилцуулаагүй байгаа. Ийм учраас би нийт банкуудыг жигт харах үүднээс энэ оны эхний хагас буюу 2 дахь улирлын тайлангаар явж байгаа. За хаан банк бол салбарынхаа 3.1 буюу 32.5%. За үүний араас голомт худалдаа хөгжлийн банк бол нийт активаар 12.2, 12.6 их найд үндэстэй баг ижиж шахуу салбарт эзлэх хувь нь 20 орчим хувьтай харагдаж байна. За голомтын хувьд бол нийт салбарын 5.1 буюу 20% эзэлдэг байна. За нийт актив нь бол өөрөө 12 их найдтай. За нөгөө талдаа компани яг өөрийнх нь хөрөнгө нь хэдин бэ гэхээр пассив тал дээр өөрийнх нь хөрөнгө 1.2 их найдтай байгаа. За тэгэхээр ковидын хямралаас хойш бол компани өөрийн хөрөнгө нийт актив бол тогтмол өсөлт үзүүлсэн дүр зэрэгт харагдаж байна. За өмнөх жилтэй харьцуулбал нийт актив бол 30% буюу супер өсөлтийг үзүүлсэн харагдаж байна. За банкнэр бас нэг чухал үзүүлэлт бол нийт хөрөнгөд эзлэх зээлийн хувь гэж байгаа. За энэ бол олон улсад за өндөр хөгжилтэй улсад хөгжингүй Монголтой төсөөтэй улсад бол ер нь бол банкны нийт актив дээр байгаа нийт хөрөнгөд байгаа зээлийн хувийг үндсэндээ нэг 65-аас 70% дээр нийт хөрөнгийнхөө 70%-ийг нь зээл болгоо гаргасан тохиолдолд банкны ашиг ажиллагаа хамгийн максимайз түвшин дээр хүрдэг гэсэн тооцоол байдаг. Тэгэхээр Монголын хувьд бол харьцангуй одоо үүдээ эдийн засгийн нөхцөл байдал за Монгол банкны зохицуулалт эдийн засгийн циклтэй холбоотойгоор харьцангуй хэлбэлцдэг амун жоохон бага үзүүлэлттэй байгаа. Буюу банкны салбар нь өөрөө нийт хөрөнгийнхөө нэг 53 орчим хувийг зээл байдлаар гаргачихсан байгаа. Тэр банк хэмжээний их үүсвэрт очиж нөгөөхөө зээл болоор гарахгүй бол яг л их үүсвэртэлтэй банк ямагт хүү төлөх үүрэг авч идэг байгаа. Тэрийгэ зээл байдлаар илүү өндөр хүүтэй юмд гарахгүй зөвөр одоо гэдэг богино усад үрдэлбэр мөнгөний захын хэлтэй байршуудад энэ бол банкны ашиг ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг байгаа. Тэгэхээр 70% дээр авч ихэд бол мэдээж ашиг бол ялчгүй максимайз түвшинд авчдаг байх нэ. Голомтын хувьд бол энэ дээр нэг давуу талтай нь салбарын дундчтай харьцуулаад үзүүлэхэд бол одоо эхний хагасны байдлаар 52%-тай байгаа бол голомтын 3 дахь улирлын байдлаар бол харьцангуй зээл олголт сайн буюу салбарын дунджаасаа нэг 4 орчим хувиар өндөр 56% зээлтэй байна. Нийт хөрөнгө биш яг татсан их үүсвэр хадгаламж бусад банкны их үүсвэрийнхаа нэг ойролцоогоор 65-аас орчим хувьд барьж байна. За голомтын санхүү байдал бол нэг иймэрхүү үндсэндээ бол нийт актив түүн дотор бол зээлийн хувь тогтмол жиг төсөлттэй богино хугацаанд органик сүүлийн жилүүдэд нэлээд супер өсөлтийг үзүүлсэн. За өөр өөрөнгөө хүрэлцэн өндөртэй санхүү зохистой харьцаанууд шаардлагатай түвшин. За мэдээж олгосон актив зээлүүд нь чанартай түвшиндээ үзэхээр бол нийт балансын байдал бол ер нь бол сайн үнэлгээ өгөхд бол хангалттай боломжтой гэж харагдахаар байна. За эдлээ дараа нь банкны ашигт ажиллагаар оръё. За дараагийн слайд руу оръё. За ашигт ажиллагаа 2 дугаар слайд харагдаж байна. За дараагийн эхний слайд харагдаж байна. За би 2 хэсэгт хуваасан байгаа. За нөгөө талд яг системийн 5 банктай хэр зэрэг голомт банк үр ашигтай ажилладаг хэдлээ энэ дээр ирнэ. За энэ дээр болохоор банкны яг гол одоо орлогын их үүсвэрүүдийн хэдлээ ярилцаад явна. За эхлээд графикаар танилцуулахад за энэ дээр голомт банкны үзүүлэлтүүд харагдаж байна. За саарл өнгийн график дээр бол тухайн банкны хүүгийн цэвэр орлого гэж байгаа. Буюу хүүгийн орж исэн орлогоосоо хүүгийн зардлаа хасаад яг тэр хоёрын зөрүү буюу цэвэр орлогоор илэрхийлж байна босоо график дээр. За энэ мэд тэр мөн төрөөр илэрхийлнэ. За нөгөө талаа хүүгийн бос орлого гэж байгаа. За голомт банкны нэг давуу тал нь бусад банктай харьцуулахад бол хүүгийн бос орлого харьцангуй өндөртэй. Буюу голомт банк үндсэндээ одоо гадаад талааны санхүүжилт аккредитив зээлээр салбарын 50-60%-ийг. За нөгөө талаа алтны арилжаа, кастодиан банкны үйлчлэгээр нийт банкны салбарын 2.1-ийг буюу 50%-ийг дангаар бүрдүүлдэг байгаа. За нөгөө талаа холбоотойгоор арилжааны ашиг нь 3 дахь улирал дээр 140 тэрбум ашигт. Тэр бусад банктай харьцуулахад бол хүүний орлоос гадна давхар хүүний бус буюу арилжаа, шимтгэлийн ашигуд бол харьцангуй өндөртэй банкуудын нэг байдаг байгаа. За энэ мэдээж ашиглалтнууд мэдээж эргээр нөлөөлнө. За би нэг цагаан график дээр тусгасан харагч байна. Тэр бумаар илэрхийлнэ. За шар өнгийн график дээр бол компани тухайн удирлын цэвэр ашигыг илэрхийлж байна. За шар график бол цэвэр ашигын маржиныг илэрхийлж байна. За банкны улирлын тайлангууд бол бүгд Монгол банкны стандартаар гарч ирдэг. За компани хагас жилийн болон 1 2 3 4 мөн нийт компани санхүү тайламжлууд бол аудиттэй тайлан гарч ирдэг. Тэгэхээр Монгол банк стандарт олон улсын одоо IFRS дагуу бол энэ хоёрын бүртгэлийн арга хэлбэр нь харьцангуй үйл ажиллагааг зөрүүтэй байдаг. За үүнтэй холбоотойгоор аудиттэй тайлан, аудитгүй тайлан бол баг зэрэг зөрүү үүсдэг байгаа. Гэхдээ мэдээж энэ бол тийч хэмжээнд бол дэшээс хаваалдаг бай. Тэгэхээр аудитгүй тайлан гарсан ч гэсэн харьцангуй бодит үзүүлэх гэж ойлгож болно. Тэгэхээр эдгээр нь ярьж байгаа эдгээр бүх үзүүлэлт бол аудитгүй улирлын тайлан гэж ойлгож болно. За эдгээр гол үзүүлэлтүүд дараа. За цэвэр ашиг хэмжээл за хамгийн чухал. Ерөөсөө компани 3 дахь улиралд гаргасан цэвэр ашиг хэмжээ өмнөх жилийн муу үетэй харьцуулахад 167% өсчихсөн. 2.7 дахин өсчихсөн.
сүүп бүсэлдэг үзүүлсэн баг. За би эхнэнд хэлсэн дагуу компани эхний хагасдаа уулаасаа 3.5 дахин өндөр ашиг гаргасан байгаа. За энэ шиг бол мэдээж хүүгийн бус орлого нэмэгдсэнтэй холбоотой. За нөгөө талаа хамгийн гол нь сүүлийн 3 жил хэрэгжүүлсэн стратеги нь бэлээ болоод активын чанар нь маш сайн сайжирсан. За сүүлийн хэд хэдэн үйлрэл бол голомт банк үзэндээ нөгөө зээлийн эрсдлийн сангийн зардал төлөөгөө буюу хасах мөнгө гаргаагүй байгаа. Энэ ашиг ажиллагааг шууд нөлөөлж. За энэ мэдээж 200-300% өсөлтүүдийг илэрхийлсэн гэж ойлгож болно. За 3 дугаар улирлын 348 тэрбум төгрөгийн цэвэр ашиг маань өөрөө 2 жилийн өмнө IPO хийжсэн төсөөллөөсөө 2.2 дахин өндөр. Буюу 120% өсч гисэн. Төсөөллөөсөө хамаагүй өндөр гүйцэтгэлтэй маш сайн төлөвлөгөөтэй стратеги дагуу ажиллаж байна гэж ойлгож болох нэ. За цэвэр ашиг гэхлээр өмнөх улирлтай буюу 24 оны 2 дугаар улиралд 273 тэрбум байсан бол одоо 350 буюу 27% өсөлттэй. Мөн л улирлаас улирын оронд органик гэсэн илүү харьцангуй супер өсөлтөд үзүүлсэн харагдаж байна. За яг одоогийн байдлаар компани сүүлийн TTM буюу сүүлийн 12 сараар компани нэг ч хувьцаанд ногдох цэвэр ашиг хэдвэ гэхээр одоогоор нэг 492 төгрөг орчимтэй хэлбэлж байна. Тэр үнэндээ та компани хувьцаа 1085 төгрөг гэж байгаа. Та 1085-ыг халааснаа гарах түлхний түүний тал нь баг энэ компани цэвэр ашиг гэж ойлгож болохоор байна. Буюу P нөгөө талдаа сүүлийн 12 сараар 225 гэдэг үзэлттэй. Маш бага. Одоо маш хямд үнэлгээ тавьж байна. Үндсэндээ энэ компани яг ийм гүйцэтгэлээр 2 жил ажиллахад л ерөөсөө компани хувьцааны зах зээлийн үнэлгээгээ өөрийнхөө цэвэр ашигаар нөхцгүүч ижил төвшнө гэж ойлгож байна. P 2.2 байна гэдэг юм байна. За олон улсад бол ерөөдөө бол одоо банкуд бол харьцангуй PBR цанууд бол бага үзүүлэлттэй байдаг. За Монгол шиг хөгжиж байгаа улсад хүн өндөртэй инфляцийн савлгаа өндөртэй улсад бол PR цаа үзүүлэлтүүд бол нэг дунджаар 8-аас 15% орчимд хэлбэлж идэг. За Америк, Швейцар, Япон за хүүг Америк гэсэн улсад бол банкуудын нэг PE бол за яг арилжааны банкн дээр ирвэл нэг 15-аас за нэг 22%-тай PE нь хэлбэлж идэг байгаа. Тэгэхээр бид аль талдаа харсан бол олон банкны PE бол 225 гэдэг бол одоо бол зах зээл дээр энэ компани хувьцаа хямдхан үнэлж байна гэдгийг эхлээд дүгнж болох нэ. За Монголын банкны салбарын угаасаа ер нь PE харьцаа нь бол өөрөө харьцангуй хямд үнэлж байгаа. За бид нар мэдж байгаа онл практик дээр бол 15-10-аас доош нь харьцангуй бага гэж явдаг байгаа. Тэгэхээр банкны өөрөө PE нь бол харьцангуй бага байт юм шүү. Салбарын дунд чинь тэгэхээр өөрөө нэг 3-4% бага байхад байгаа. Зарим нэг суурийн нөлөө гэсэн яг системийн 5 дээр харьцангуй 3-аас 4% төр хэлбэлж байгаа болов уу гэж бодож байна. Тэгэхээр нэг ашигтай ажиллагаанууд бол нэг иймэрхүү үзэлтэй. За нөгөө талаа хэлээ системийн топ 5 банктайгаа голомт банкыг харьцуулаад үзье. За ашигтай ажиллагааны хэр зэрэг үр ашигтай ажилладаг вэ гэж харьцуулаад үзвэл за би энэ дээр босоо графикууд дээр цагаан график дээр банк болгоны яг 24 оны 1-р хагас буюу 2-р улирлын тайлан гарах цэвэр ашигын маржиг нь илэрхийлсэн байна. Буюу компани одоо нэг төгрөгийн бохир хүүгийн орлого олж байгаа бол үүний хэдэн өвн компани цэвэр ашиг болж байгаа гэдэг үзүүлэлт гэсэн үг. За нөгөө талаа сарал графикаар ROI буюу эзэдийн хэмжээг өгөөжийг харуулж байна. Буюу хувьцаа эзэмшигчдийн оруулсан яг компани өөрсдийн эзэдийн хэмжээг өгөөжийг хэр зэрэг үр ашигтай нэмэгдүүлж ийнэ гэдгийг ROI илэрхийлдэг байгаа. Тэгэхээр тухайн үзүүлэлт төдий чиний өндөр байна. Төдий чиний компани үр ашигтай өөрийн дотоод нөөцөө нэмэгдүүлж байна гэдгийг илэрхийлж идэг байгаа. За ингээд хараад үзвэл за шар дээр бол цэвэрхүүгийн маржин тусгасан байна. За ингээд хараад үзвэл 5 банк дундаа яг 24 оны 1-р хагасны байдлаар голомт банк бол ашигтай ажиллагаа үр ашигтай байдлаар маржингараа үнэмлэхүйц нэгт байгаа нь болд харагдаж байна. Тэгэхээр цэвэр ашигын маржин үнэхээр 47.1%. Бараг нэг төгрөгийн бохир хүүгийн орлогынхаа тал нь компани цэвэр ашиг болж байгаа гэж харж болох нэ. За энэ ашигын маржин бол хэр зэрэг тогтвортой байгаа юм бэ? Зөвхөн энэ мөшөлт юм уу гэдэг үзэл бас үгүй. Сүүлийн 7 удирал дараалаад энэ марж өөрөө сүүлийн 7 удирал дараалаад өсөлтөө хадгалсан юм байна. Тогтмол өсөлттэй гэж хэлж байна. За компани нийт актив буюу одоо нийт хөрөнгийн хэмжээгээ бизнестэй эргэлдүүлээд хэр зэрэг ашиг болж байгаа юм бэ гэж голомт банкны хувьд бол яг 24 оны 3 дугаар улирлын байдлаар хамгийн сүүлийн байдлаар 2.8% актив өгөөжтэй байна. Тэр нь бол банкуд донд бол харьцангуй өндөр өгөөжтэй байна. За ROI буюу эзэдийн хэмжээ өгөөжөр бол энэ дээрсэн 24 за түүний араас хаан баг гарч иж байна. За энэ донд хас банк бас харьцангуй өндөр өгөөжтэй буюу одоогор Монголд нэгт хамгийн үр ашиг одоо бага хөрөнгөөр хамгийн үр ашигтай ажиллаж байгаа буюу банкны ROI маржин бас мөн адил өндөр харагдаж байна. За цэвэрхүүгийн маржин бол голомтын хувьд бол 3.1% харьцангуй банкуудын бол дундаж органик түвшинд хадгалагдаж байна. За тэгэхээр ашигтай ажиллагааг бүхэлднийг дүгнэж хэлэхэд бол компани ашигтай болвол сүүлийн шилжүүл компани нөгөө стратеги хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор супер өсөлттэй байна. Өсөлтөө бол хадгалсан. Тэр нь бол хувьцааны аш, бондын аш дээр тодорхой хэмжээр илэрсэн дүр зурагтай харагдаж байна. За компани цаашдын үүнээс цааш цэвэр ашиг хэрэг юм бэ гэдэг төсөөллийн хувьд бол харьцангуй одоо банкны бизнес бол
тухайн компани менежмент стратегиас үл хамааран нийт Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал, зах зээл дээрх хүүний нөхцөл байдлаас хамааран харьцангуй дээш доош цавлж идэг байгаа. Тэгэхээр эдийн засгийн мөчлөгт бол банкны салбарын хувьд маш мэдрэг сенситив байдаг байгаа. Тэгэхээр хөрөнгө оруулалтад дүгнэхэд бол одоо зөвлөлт хэлэхэд бол Монголын хөрөнгөний бирж дээр бол одоо банкны тухайлын шинжилгээтэй холбоотойгоор томоохон банкуд IPO-с одоо 6 орчим банк арилжаал гэж байна. За энэ хэд маань яг одоогоор хаан банк зэрэгүүдээр бол харьцангуй үнэлгээ нь хямдах, ногдол шиг өндөртэй, арилжаа нэвтрэх өндөртэй буюу суур үзүүлэлтэд сайтай. Мэдээж хөрөнгө оруулахад атрактив буюу таатай байгаа. Вали хөрөнгө оруулалт болоод байгаа. Гэхдээ хөрөнгө оруулалтын зүгээс бол манай компани бол зөвлөхөд та банкны хувьцаан дээр хөрөнгө оруулалтын багцаа төрөлжүүлж байгаа бол нийт хөрөнгө оруулалтын багц дээр санхүүгийн салбар за банкнаас гадна нөгөө талдаа эдийн засгийн мөчлөгт харьцангуй дефензив буюу дээш дөө савлдаггүй хүнсний салбар, за үйлдвэрлэлийн салбар, за санхүү дээр нь даатгал, банк усын салбарыг төрөлжүүлээд нийт багцаа төрөлжүүлэх нь зүйтэй юм шүү. Тэгэхгүй бол банкуд хямдхан үнэлж ийн гэдэг нийт багцаа та банкар дүүргэн гэдэг маань өөрөө харьцангуй эрсдэлтэй хөрөнгө оруулалтын багц төрөлжүүлэх стратеги оновчгүй гэж хэлж болно. За тэгэхээр гол нь банкыг нийт нь дүгнээд хэлэхэд бол за суур үзүүлэлтүүд бол сайн, хувь цааны арилжааны түх сайтай, нэг талдаа компани ногдол шиг тогтмол олгодог, ногдол шиг бодлого тодорхой. За эрх жилүүдийн стратегийн хувьд бол олон банкны хувьд бол ер нь бүх банкуд олон улсад ч гэсэн ялгаагүй хоёр том зүйлтэй нүүр тулгарч байгаа. Хаан банкны лайв дээр л ярьсан даа. За нэгдүгээрт бол дижитал банкны шилжилт хийж байгаа. За голомт мэдээж стратеги дээр тусгасан байсан. Дунд урт хугацаанд дижитал банкны шилжилтэд хэмжээний санхүүжилт байна. За нөгөө талдаа доктортой санхүүжилт буюу компани ногоон зээлийн багцаа нэмэгдүүлнэ. За үүнтэй холбоотойгоор гадны зах зээл дээрс хямд их үүсвэр татах дээр анхаарч ажиллана гэж байна. За энэ өөрөө угаасаа мэдээж бүх банкуд аль ч улсад хэрэгжүүлээд цааш угаасаа банкны сектор нь өөрөө тулгарч байгаа асуудал. Тэгэхээр аль ч банк хэрэгжүүлж байгаа. За яг голомтын яг одоо онцлогтой ялгаатай зүйл нь юу юм бэ гэдээ хараад үзвэл голомт бол за мэдээж зээлийн багц нийт хөрөнгөд бол дөнгөж 56% зээлтэй гэхээр цаашдын хугацаанд бол ерөөсөө гол зээлийн багцаа нэмэгдүүлнэ гэдгээр харьцангуй стратеги тавьсан байсан. За энийг тухайлбал за нэгдүгээр жижиг дунд үйлдвэрлэлд ритейл харьцаж зээлийн багцыг нэмэгдүүлнэ. За шинэ зээлийн бүтээгдэхүүнийг оруулж ирнэ. За нөгөө талаа зээлийн багцаа өсгөх гэсэн стратеги барьсан байна. Тэгэхээр өмнөх стратегиуд нь бол харьцангуй биелсэн, актив чанарыг сайжирсан. За энэ төлөвлөгөөнд ч харьцангуй хэрэгжихэд өөдрөг ичгсэн үйл явдалтай байна. За тэгэхээр бол нийт нь ичсэн дүгнээд хэлэхэд бол олон банкны хувьд яг дүүргийн бирж дээр одоо харьцангуй хямд үнэлэгдэж байна. Үйл ажиллагаа тогтворцсон, суур үзүүлэлт сайтай, ашиг ажиллагаа өсөлттэй. Тэгэхээр нийт нь бол хөрөнгө оруулалт ихт бол дунд урт хугацаанд бол тохиромжтой хувьцааны нэг гэж хэлж болно. За тэгээд түрүү хэлсэн дагуу бол та багц дээрээ мэдээж банкны хувьцааг зохистой харьцаагаар өөр салбарын хувьцааг нэмэгдүүлэх нь хамгийн чухал юм шүү. За маань компани зүгээс ямагт танд богино хугацааны арилжааны шинжтэй тийм эрсдэлтэй зүйл гэхээсээ л яг урт хугацаанд танд үндсэн нөх вали хувьцааг санал болгодог байгаа. Тэгэхээр голондоо вали хувьцаануудын яг одоогийн үнэлгээгээр харуул харьцангуй байж болж байна. За мэдээж хувьцаа нь бол харьцангуй ногдол шиг хөдөлгөөнтэй холбоогоор дээшээ доошоо савлдаг гэдгийг энэ дээр харсан байгаа. Тэгэхээр та 1 жилийн хугацаанд эсвэл 6 сарын хугацаанд богино хугацаагаар биш 3 ба түүнээс дээш жил дунд урт хугацаанд хөрөнгө оруулахыг зөвлөж байна. Тогтвортой одоо баг хутлаж авсан байлтай. За ингээд өнөөдрийн лайва өндөрлөе.